За сайн байцгаана уу? Бүгдээр нь энэхүү өдрийн мэндийг хүргэе. За миний бит хоёрын явуулдаг подкастын 2 дахь дугаар хийхэд бэлэн боллоо. За тэгээ бит хоёр өнөөдөр цэцэрлэгт хүрээлэнд хүрэлцэн ирсэн байна. Өнөөдрийн бит хоёрын ярилцах сэдэв юу вэ гэхээр за энэ сэдвийг би сонгосон байдаг байгаа. Тэгээд би чамайг яаж алах вэ гэдэг ийм сэдэв. За энэ нь яагаад ийм амар хүнд бас муухай үг хэрглэж ийм сэдэв сонговоо гэхээр би саяхан бас нэгэн уран бүтээл, нэгэн киног үзсэн. За тэгээд тэндээс хүмүүсийн олон зан характер ерөнхийдөө кино их үздэг учраас тийм юмнуудыг дүгнж харсан. Тэгээд юутай ч ямар ч хэлсэн энэ өдөр минь өөрөө нь ярилцах өөрөө ярьсан гадаарлаа. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ сайхан нар хур цайлгсан нартай бороотой ийм гоё өдөр байна. Тийм байна. Тэгээд 6 сарын өнөөдөр 22 энэ бас онцгой өдөр байгаа. За тэгээд ийм өдөр бит хоёр зорин өнөөдрийг те бэлдэн энэ дугаараа бүр догтлон хийхээр хүрэлцэн ирсэн. За тэгээд бит хоёрын ярилцах сэдэв бол танд ер нь яг ямар санагдаж байгаа вэ? Би чамайг яаж алах вэ гэдэг сэдвийг би сонгосон шүү дээ. Тэгээд анх сонсоход ер нь ямар санагдсан бэ? Анх сонсоход айгуу тийм сонин талаас нь би бас хүлээж авсан шин ингээд. Шууд алах талаас. Би чамайг яаж алах вэ тий? Ааха. Яг зөв сэтгэл зүй талаас хүн дарамтанд орсон юм уу? Үнэхээр хэцүү юм уу? Үнэхээр одоо байж болшгүй ийм үйлдэлс нэг энэ үг өгүүлбэр гарч ирсэн байж болно. Альсгүй үнэхээр хүмүүс нэг хөвгөлтөө буюу сайхнаар ойлгуулсан нэг сэдв байж болно. Альсгүй хоёр талын урсгалыг явсаар агаад нэг хоёр талаас нь хоёр машин явлаа гэх юм бол явсаар агаад нэг цэг дээр нийлж байгаа юм шиг байж болно. Тэгэхээр сэдвийн хувьд бол бас харахад тийм олон талаас нь гоцсон сэдв өгсөн байна л гэж би ойлгосон шүү дээ. Тэгэхээр ерөн очлоороо хүн болоод хүн төрлөخت ингээд үүсээд нэг ертөнцөөс нөгөө ертөнцөд төрөл аваад явдаг. Энэ бол байгалийн хууль. Тийм болохоор энэ байх хугацаанд л хүн ерөн хүн шиг байгаад сайхныг суралцаад үнэн байгаад үнэндээ хүрээд тэгээ үнэн худлын зааг гэж байгаа шүү дээ. Бодит үнэн гэж. Тэгээд тэрийг сэтгэл зүрхнээсээ үнэхээр хэцүү байх юм альсгүй зовлон байх юм бол тэрийг хайр болгоод хувиргаж чадах юм бол би чамайг яаж алахын сэдвийн гол нууцыг холдвол гэж бодоод байна л та. Минийхаар болохоор би чамайг яаж алах вэ? Би бол анх энийг бодож байхдаа кинонд дээрс суурилсан гэж хэлсэн шүү дээ. Яг бот байдал дээр хүн хин нэг үзэн ядахаараа хэтрүүлж идэдэг байхгүй юу? Зарим нь хитрхи их үзэн ядалт, зарим нь болохоор хитрхи юм энгийн хэрнээ байнгын боддог давтамжтай аллаг. Яг тийм байгаад байдаг байхгүй юу? Тэгээд одоо яг миний үеийн охтууд одоо ингээд нэгэндээ өсрөх чинь, нэгнийгээ үзэн ядж чинь, шаардлагагүй нөхцөлд ийм характерын бос үйлдэлээр өөрийгөө зовоож чинь тий. Өнөөдөр нэг хүнтэй мөргөлдөж өнгөрөөд эсвэл хин нэгний уцыг гинтэж хайчаад эсвэл ямар нэг байдлаар муухай үг хэлчихэд тэгчингүүтээ нөгөөх нь ингээд айгу эвгүй харцаар хүлээгээд авчингууд ер нь яхаа наа тий. Би яхаараа ер нь энэмүүд ингэж харуулах өөрийгөө тэгүүлж доромжлуулах ёстой юм. Ер нь өнөөдөр амьдрал яхаараа юм бэ тий. Яад ингэх ёстой юм ингээ хүн ингээ үзээд идэх байхгүй юу? Ингэснээрээ өөртөө ингээд тэр хүнийг үзэн ядалтаас үүссэн тэр хүнд сансан тэрнээс болж тэр хүнийг алж цааш нь харуулах хүсэж байгаа асрах байгаа даа. Буруу шилсэн сүвшгэл өөрийгөө амар буруу удирдах байгаа байхгүй тэр хүмүүс. Гомдоод үзэн ядаад үзэн ядалт нь явсаар эцсүүлдээ уучраа олохоо байлсан тархины аллах болчиход байгаа байхгүй. Тэгээ эндээс хин юу ойлгоод байна гэхээр нөгөө би амар одоо буруугаар хүлээж авснараа би те буруугаар ойлгоснороо магадгүй тэр хүн буруугаар ойлгосноор тэр охин магадгүй өнөөдөр та наа буруугаар ойлгол таач гинэ те яг ингэ сэтгэлийн асар том юм шаналлыг мэдрээд байгаа байхгүй өөрөө сэтгэлдээ би ингээл чамайг та ямар аваа юм бэ чи ямар юм бэ те би чаа ингэчээ л та гэл ингээл би хэрвээ тэр өдөр тэнд байсан бол би яг тэрний оронд тэхвэсэ би яг тэр өдөр тэгээ алдчих хэвчтэй байсан гинэ те
Би тэр өдөр яг ингээ уурлаад би энтэй ингээ маргалчих хэвчтэй байсан. Хэлэх хэвчтэй байсан ингээл өөрийгөө өмөрж нөгөө 1000 дахин давтаж бодсноор тэр хүн тэр одоо эсрэг хүнээ хитрхи буруугаар хүлээж авсан өөрийнхөө үзэл бодлыг засаагүйж тэр хүний хитрхийг алаад байгаа байхгүй тархин дотроо. Тэгээд тэр хүнийг тэгж алахынхаа оронд уучлаад би буруугаар бодчихсан болов уу? Би буруу юм хардсан болов уу? Нэрээ би л энэ үнцгийг яагаад харсангүй вэ те? Тэр хүн ямар сэтгэлийн дарамттай эмзэг байсан болоо тийм үг хэлсэн болж гинөө. Ингээд нэг айдууд зөөлөн сайн талаа харж чадахгүй хитрхи сөрөг буруу талаа харснаасаа болоод шал дими өөрийгөө зовоогоод тэр хүнийг тархиндаа 1000 алаад 1000 тэр хүнд уусаад өөрийгөө бүр тамлаад бүр ингээд амар хэцүү байдал хийгээд байгаа байхгүй юу. Тэгэхээр миний үеийн охтууд ч тэр надаас дээш үеийнхэн ч тэр доош үеийнхэн ч тэр нэг юм ахархаж дүүхрэх гэж ингэж томрогдгоо одоо нэгдүгürt болцгоомоор байна. Тэгээ хилийн яриг гэснэ их боддог баймаар байна те. Иймэрхүү зүйлүүд маш их надад ажиглагдсан байхгүй. Тэгэхээр бид нар одоо би чамайг яаж алах вэ? Үнэхээр тэр хүнийг алмаар гол чи хайрлаж ал гэж би зөвлөмөр байна. Яа тэгэхээр хайр ч нүүр амар агуу байхгүй юу? Уучлалын хайр ямар агуу вэ? Уучлал юунаас үүсгэн хайраас үүснэ те? Өнөөдөр тэр хүнийг сонсох чадвар юунаас үүсгэн хайраас үүснэ. Магадгүй тэр хүнд дахиад нэг удаа боломж өгөө хоёулахнаа ярилцаа суух боломж хаанаас үүсгэн хайраас үүснэ. Тэгэхээр чи тэр хүнийг алмаараа гол чи тэр хүнийг хайрлаж ал. Тийм биз дээ. Тэр хүнийг хайрлал үгүй хэлдэ. Хайраар дүүрээд тэр хүн ч гэсэн хайр мэдрээл хайр ингээл ундраал тэр болгоныг мэдрээд тэр хүн хайраар л буудуулна гэхээс тэр хүн хизээж зовлонгоор буудуулахгүй шүү дээ. Тийм болохоор би чамайг яаж алах уу гэдэг сэдвийг өгтөл айгуу удаан тэр киног үзсэн, бодсон, харсан, тунгаасан, өөрийн амьдрал болсон зүйлүүдээ хянаж үзсэн те. Энэ болгоноос дүгнэхэд эцэст энэ аллагын хариу нь хайр юм байна. Чи бусдыг алах гэж л байгаа бол хайрлаа. Хайр хамгийн зөвөө гэдэг юм би амар ботсон байхгүй юу. Тэгэхээр та яг миний одоо энэ ярьсан сэтгэл зүйн энэ сэтгэл хөдлөлтөөр дүгнэж гоё бас өөрийнхөө сэтгэлийг үзэгчтэйгээ тий бит хоёрыг сонсдог тэр эрхэм хүмүүс дотор бас хуваалцаач гэж хүсье. Амьдралд хүн ерөн амар амгалан эрүүл саруул ажиргалтай хөө хүсдэг. Тэгэж одоо орчлон ороод хүн ирдэг гэж би боддог. Гэхдээ энэ сайнтай муутай бас байна. Худалж, хулгайч, хуурамч энэ гурваас ерөн амьдралын зовлон үүсдэг. За хулгай хийлээ гэж бодоход тэр хулгай хийсэн хүн алдсан хүн 1 тамтай, авсан хүн 13 тамтай гэдэг. Хизээ хэн ирээд авчих болоо цагтаа юу сэргийлэхгүй шүүхүү гэл одоо ингээд нөгөө хин нэгэн уцаа ч юм уу юугаа ч юм ингээд алдчихлаа гэж бодъё. Тэр хүн мэдээж алдсан зүйлээ үнэтэй байгаа, хайртай байгаа, сэтгэл гаргаж авсан байгаа, эсвэл хэн нэгэн бэлгэлсэн байгаа. Энэ бол мэдээд тэр хүний дотор зовлон байгаа. За дээрэс нь хулгай хийх юм. Худал ярих байна. Худал ярих гэж байна шүү дээ. За тэгээд хэлчихье. Тэгээ хэлчихснээр дараагаар тэр тэгэндээ тэгчүүл яах вэ? Худал ярих ерөн хуурамчтайгаа нэлээд ойр төстэй. Худал ярихын бас их зовлон хизээ нэгэн цагт танигдчихгүй, мэгдчихгүй, уулзчихгүй, тэр хүнтэй таарчихгүй гэд ингээд тэр хүн бас сэтгэлийн зовлон идлээ шүү дээ. Тийм болохоор болж игэл аливаа юмд үнэнч хайртай бүхнээ алдахгүй тул тэр үнэн хизээ нэгэн цагт өөрөөсөө авч хайж чадхаарг болтол өөртөө бат оршуулах хэрэгтэй. Сэтгэл зүрхнээсээ хурамч хүний нэрээ олон гэдэг. Хураад ирэхээр хүн ерөөсөө нэрээ тэгдгийг нэрээ гэж ярьдаг байхгүй юу. Тэгэхээр хурамч хүний нэрээ олон гэж. Энэ нөгөө зүрцсэн үгээр онцгоор монголчууд чинь онцгоор айгүйх маш их хэмжээний үр хөвгтүүдэд сургаж ирсэн байна. Хүн төрлөختөн яг өвөг дээсээс ирсэн түүхэн уламжлаа алдахгүй байх юм бол бас үндэстэнд ч гэсэн цааш нь ч гэсэн хүнд ч гэсэн их тустай гэж үздэг тий. За тэгээд тэнд чинь мэдээж ингээд зовлон байжээж тэр хүний үзэн ядалт юм уу эсвэл нөгөө гомдол зөвхөрлөл байгаа байхгүй юу. Тэр хүн үнэхээр зовлонгүй байсан бол тэр үзэн ядалт ханаас ч орж ирэхгүй шүү дээ. Тийм үстэй. Тэгэхээр тэр хүний дотор байгаа ертөнц гэж байна. Тэ? Ахан дүүсээсээ байж болно, найс нөхдөсөө байж болно, хайр дурлаасаа байж болно. Ямар нэгэн бас урд хой төрлийн
Ерөн урт ордрлын үйл өөрийн шалтгаанаас бас байх магадлал байд. Хүн нөгөө зогсолттой, урагшлалттай, ухаантай бодсон зүйлдээ хаа явсан газараа тунгааж уддаг байж чадах юм бол та ямар нэгэн байдлаар зовлонд унахгүй. Хүнтэй газар бие, хөнгөө газар үгээ бод. Хүнтэй газар бие гэж хүн байгаа газар бие яаж явж явах вэ те? Хөнгөө газар үгээ бод гэдэг. Үгээ маш сайн хүн тунгааж бодож явах хэрэгтэй. Тэгжээж тэр тунгааж утсан өгүүлбэр амнаас гарах юм бол хизээ нэгэн цагт ямар ч тохиолдолд хүн алдаа гарахгүй. Энэ бол хувь хүний маш их соёлтой холбоотой. Хүн ерөн бол ямар тохиолдолд залууч өгшөнжээ те эрэгтэй ч эмэгтэй ч яс хүнс ямар тохиолдолд хүний итгэлийг дааж чаддаг байх хэрэгтэй. Хэн нэгэн хүнд итгээд за энэ л надад тус олголоо, энэ л миний хэлсэн үгэнд тий ямар нэгэн байдлаар хариу өгөх болов гэж хүн үгээ итгэж хэлдэг. Хүний итгэлийг алдсан хүн уучлаарай тэр хүнд хин дараа нь дахиад хизээч итгэхгүй. Өнөөдөр итгэл алдсан бол маргааш гэж өдөр байхгүй, нөгөөдөр гэж өдөр байхгүй. Тийм болохоор хэлж байгаа үгэндээ хүн эзэн болох хэрэгтэй. Хэн нэгнийг хайрлж явал хайрлж байгаа юм шиг хайрлах хэрэгтэй. За тэр хүнийг гомдоочлаа гэдэг хүн гомдоосноо мэдж явах юм бол ямар нэгэн байдлаар уучлал гуучих сэтгэлтэй байх хэрэгтэй. Аав ээж ахын дүүс хоорондоо муудсан, тангарагдасарсан, хэрэлдсэн тийм хүмүүс амьдрал дээр байж л байдаг. За үр хүүхэд хаана ижил бас хоорондоо таатаагүй харьцаа байж л байдаг. Хүн алдаанаасаа суралцдаг. Тэр болгоныгоо хүн суралцаад дотроосоо уучлж чадаад сэтгэл зүрхнээсээ альва ямиг эргцүүлж бодож чадаад альва амьдрал дээр хинч хизээж амьдрал дээр алдахгүй байна гэж байдгүй. Гэтэ алдаанаасаа суралцж байдаг учраас өдөр ирэх тусам цаг минут секунд болгон хүнд та амьд байгаа гэдгээ мэдрэхийн тулд та ажиргалтай байгаа мэдрэхийн тулд байгаль ертөнцид та энд ирсэнд бол эргээд дараа төрөлдөөд бутсан одоо энэ цагтаач байсан ямар тохиолдолд уучлалт сурах хэрэгтэй. Тэр уучлалт сурсны үндсэн дээр та өнөөдөр хүн шиг хүн болно. Үнэн хайр, худал хайр гэж байдаг. Үнэн хайрынх нь одоо ажиргал нь та өнөөдөр алдсан алдаанаасаа суралцаад цаг хугацаа орон зайны хувьд аливаа ямиг чин сэтгэлээсээ мэдрээд чин сэтгэлээсээ хэн нэгэнд тус хүргэсэн баг ч гэсэн сэтгэлийн тус, өглөгийн тус, буйны тусчийг маш олон штэ. Тэгтээ чин сэтгэлийнх байж чадах юм бол та хизээж ямар тохиолдолд дахиж хин нэгнийг гомдоохгүй, алдаа гаргахгүй. Энэ бол ерөн хүний суурь хүмүүжлэлтэй бас холбоотой байдаг гэж би боддог. Тэгэхээр нэгсний одоо яг таны илэрхийлэлтэй санааг би ойлгохдоо одоо яг та нар хэдий чиний үнэн явна, хэдий чиний та нар зөв явна, хэдий чиний та нар юмыг нэгүсэлж чадна тий аливаа юм чи зөвөр ойлгож чадах юм хүмүүжлэг чи багасаа төлөвшүүлж чадах юм бол ирээдүйд чи заавал хэн нэг сэтгэл дотроо үзэн ядаж аалж өгөө хийх шаардлагагүй юм аа. Тийм зүйл шүү гэж л хэлээд ах шиг юм уу? Тийм гэж ойлгоод байна. Тий. Тэгэхээр бүх зүйл одоо нэгэн хэвийн үргэлжилдэг юм бас бишээ гэсэн санаа бас давхар явах шиг байна тий. Тэгэхээр бүх зүйлийг хоёр талаагаас нь хараасаа гэж хэлээ. Саяны миний хэлсэн санаанууд бол ерөөхдөө хоёр таны яг хэлсэнийг би ойлгоцсон заяа. Ерөөсө бүх зүйлийг хоёр талаас нь харжий. Юмд шууд ингээд яг өөрийнхөө харснаар юуны ч одоо тухайн төрөхгүйгээр те ингээд юм сэтгэл хөдлөлөөр одоо ямар нэгэн зүйл битгий хандж байгаа чи гэж хэлээд байгаа юм уу? Тийм. Тэ сэтгэл хөдлөл гэдэг ямиг удирдах хэрэгтэй. Хүнийг ална гэдэг бол одоо энэ доо байх ёсгүй юмыг бий болгож байгаа ч нь бол буруу юм аа гэсэн утгатай юм ярьсан тийм. Монголын үг дэц чи алийн юмд нэг сурахта зүр цэцэн үг онсго туйлс тэгээд одоо нөгөө бие биелгээ бас нөгөө хайлдаг байсан юм төгтө ардсан байхгүй. Тэгэхээр монголчууд бас тэр үерүүгээ ороосоо тий тэгээд ирэх юм бол нөгөө дуугаараа, хуураараа, онсгоороо, зүр цэцэн үгээрээ тэр сэтгэлд байгаа нөгөө би чамайг яаж ялах уу гэдэг нэг бодол өгүүлбэр яваад байна штэ. Тэгээд тэрийг уучлалдаг байх ёстой байна гэдэг үг болгоноос суралцах байхгүй, хүмүүжих байхгүй. Чи юу гэж бодож байна?
Тийм би бас яг тэгж ер нь бол таны саяны ярьсан болоо хүмүүс яг юм хэд юм одоо хин нэгэн хүний алдааг би заавал өөр дөрөв тусгаж аваад тэрийг лавшруулж бодож шаналаад тэгснээ тэрэндээ уурсаал өглөөнөөс орой жонгоо орой болтол ингээд ямар ч хамаагүй шалтгаанаар ингээд ямар ч хэрэггүй өнцөгт бодоол тэгснээ тэрийгээ ингээд шүн зүүдснээ өглөө нь тэрэндээ нэрвдэж босч ирээл те ингээд шал дими ийм зүйлийг одоо ингээд хийгээд байгаа юм байна. Тийм учраас нөгөө яг таны хэлсэн шиг хөгжмөр өөрийгөө засах, бүжгээр өөрийгөө засах шаардлагатай нөхцөлд чи одоо нөгөө ягт үлгэр судлаач гэдэг шиг те чи номоо уншчихаач гэдэг шиг те ингээд өөрөө өөрийгөө боловсруулаагүй байгаагийн үндсэн дээрээс би буруу үзэл бодлыг өөрөө өөртөө суйрлуулад өөрөө тэрийг өөртөө ингээд бүр нааж хайчаад ерөөс салахгүй ийм амьдралаас надад ирсэн ийм эд гэдгийг ч ойлгохгүйгээр энэ яхаараа гэж нөгөө хитрхи өөрийгөө лагт үзсний одоо алдаа гарсан юм байна гэдгийг бол ухаарж байна. Ерөн нөгөө та ялангуяа ерөн би монголчууд гэдэг талаасаа бас яг одоо цаг дээр ярихыг хүсэж байна л да. За. Үлгэр туйлс гэдэг штэ. Үлгэрээр нөгөө нэг айл хотлоотлоор ингээд орой нөгөө малаа хотлуулаад сайлаа саажгаад тэгээд ингээ бие биендээ ярьж өгөөд тэргээр хүмүүждэг байсан. Тийм учраас тэр үлгэрт чинь дандаа баатарууд байгаа штэ. Тэ? Тийм баатар тэгжээ. Ийм одоо баатар ийм байжээ. Тэгэж ялжээжээ гэл ингээл тэгээ тэр одоо нөгөө багаас нь нөгөө нэг сэтгэл оюунд нөгж байгаа тэр хүмүүжил хизээж одоо амьдрал дээр гараад ирэхээр тэгээ хүн болоод төлөвшөөд гараад ирэхээр хин нэгэнд гомдох, хин нэгэд харамсах, хин нэгнээс одоо ямар нэг болохгүй гэсэн сөрөг өгүүлбэрийг харахгүй болтол нь сүр хүмүүжилд нөхцөн байдаг учраас монголчуудын генэнд нь өвөг дээдсээс одоо нөгөө уламжилж ирсэн тий энэ сэтгэлийн үр бол ер монголчууд бол ерөөсөө дэлхийд гайхагдахаар ийм гэнтэй болсон. Би бол тэгж боддог. Угаасаа ямарваа нэг юмд монголчууд бид нар Азийн цайжинд хөх толбот гэдгээр гангарах, онгирох эрхтэй тийм бид нар гүрний эзэд. Тийм улс их орны одоо хааны үр сад гэж бид нар ярьдаг. Тэгэхээр бид нар үнэхээр тэрийгээ бас одоо бодлох цаг нь болсон юм байна тий. Эрүүл биес харуулах орчнууд чи хэдий ч нэ эрүүлсдэх хөтэй хэдий ч нэ эрүүл одоо биетэй хэдий ч нэ чи юм зөв байх тусам чиний одоо оюун санаа гэдэг юм зөв зөвгөрөө гიშгхийн шүү гэж ойлгож байгаа юм. Мөн үү тий. Аха. За тэгээд өнөөдөр бит хоёр би чамайг яаж алах вэ гэдэг сэдвийн дагуу ярилцахад та бүхэн бас ойлгомжтой тодорхой байсан болов уу гэж бодож байна. Тэгээд хүнийг ална гэж бодож уртахаасаа өмнө би чинь юу илээ гэж бодох хэрэгтэй боллоо шүү манайхаа. Та энэ орчлоо ороод хүн болоод ирсэн л болвол энэ ад жаргал гэдгийг мэдрээсэ гэр бүл гэдэгтэйгээ ажиргалтай байгаасай үр хөвгөд хан нэжлээ хайрладаг байгаасай үр хөвгтдээ хүндлэгддэг байгаасай хин нэгэнд гологцсон хаягдсан би гомдож байна гэдэг үгийг сэтгэл зүрхнээсээ бүр аваад уудлаад хайчаасай. Энэ бол таны л бодол. Та өөрийгөө нөгөө хүн нэрээ тогс өдөө гэдэг. Та өөрийгөө өөрөө л энэ биедээ эзэн болно. Хүн энэ хувь тавиланд тасан зогсоод илүү сайхныг мэдрээд амар амгалан мэдрээд бусдад хүндлэгдэхийн тулд та хүнийг хайрлаж ээж хэн нэгнийг баярлуулж ээж хэн нэгэнд ажиргалыг өрөөж ээж хэн нэгэнд гараа сунгал сэтгэл зүрхээсээ тусалж байж ээж энэ сэтгэлийн үрээр ажиргалтай байдгийн байна гэдгийг хүн ерөн мэдрээсээ мэдэж байгаасаа гэж миний хувьсэг тэгээд Сенагийнхан зүгээс гэх юм бол нөгөө эрүүл биед харуулах оршин гэж тэгээд альва зүйлд эхлээд анализ хийж агаарэ өөрийгөө одоо бусдыг үзий ядаад эхлэх үед өөртөө сануулж агаарэ би юу хийж байгаа вүлээ би хэн бэлээ яагаад би бусдыг үзий ядах хэрэгтэй вүлээ магадгүй энэ хүний зовлон юу ийсэн болоо гэх мэтлэн олон талаас нь зүйлийг тал бүрээс нь хүлээж авч те бас хянжаагаасаа бодож байгаасаа гэж хүсье. Тэгээд муу мухай зүйл үргэлж дэргэд чинь байдаггүй гэдгийг санаарай. Гэрэлтэй ертөнц ямар ч харахгүй нүхнээс гэрэл цацаж яадаг учраас үргэлж сайн сайхан л өөрсдөө чиглүүлж, удирдах, дахин өөрсдөө манлайлж яваарэ гэж хэлье да. Хүний ертөнцид та дуугаа хатааж ирэхдээ хүн төрлөختөнд би ирлээ гэж та дуулгадаг нь хүн билээ.
Хүтэн зүсэг бариад дараад ирэхин цаа хугацаа ирэхэд хүчтэй нэгэн зовлон ирлээ гэж бүү сэтгэлдээсээ та энэ бол таны дайсан таны зовлон сэтгэлд байгаа. Гадна байхгүй. За үнэхээр та бүхэнд өнөөдрийн битэрийн дугаар таалагдсан бол лайк дараа subscribe та бүхэн дарахаа битгий мартаарай. За тэгээд хүн өөрийгөө өөрчлөхгүй юм бол хинч таныг өөрчлөхгүй гэдгийг үргэлж санаж агаарай. Тэгээд өөртөө шинжлэх шинэ эхлэлийг өнөөдрийнхөө бичлэгээр битээр та бүхэндээ төлөвлөлөө. Яг өнөөдөр хин нэг сэтгэлдээ буруу шааж, хин нэг үзэн ядаж, хин нэгэнд гомдож, цовхирч магадгүй та тэр хүний талаар өчнөө эргэлзүүлж бодож байгаа бол яг одоо шинжлэлийг өөрөөсөө эхлээрэй. Магадгүй тэр хүнээс төрүүлээд уушлахгүйла гэд таны амьдралд ямарваа нэгэн гомдол бас харуулах гарахгүй. Харин ч бүх зүйл сайн талаасаа илүү их аз жаргалтайгаар учин зодгох болно. Өнөөдрийн дугаартай хамт хийсэн та нартай маш их баярлалаа. Дараа уулзлаа. Түр баяртай. Баярлалаа. Дагалрын бүхнээ татгаад насны бурмаа